Шууд явж байна да. Даад шууд явчихдөө. Балганы дөөр шиг. Бай задгаал явахгүй. Та энэ бүтнээр нь мэдхүү юу юм? Twitter сая нэлээ явтал тэр дахиад төлөв явна шүү дээ. За. Одоо ингээд за энэ дууг би танаар дуулуулмаар байна гэдэг хэлэх юм шүү. Үгүй юу. Би дуранд байгаа юм шиг тэгвэл. Эсвэл шууд энэ дуугаар эхлэх гэж юм. Тэр баян бол каноны нэг л явчих. Та мэднэ л дээ. Дуулчих гэх тэгэл. За. За баян бол киноны дууг балганы дүрээр балганы одоо манераар гэх юм. Нэг яваад цааш. Зүгээр л дуу. Намайг өөрчилсөн хэрэлгээгээ зүрхэндээ саасан хайргэржээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдийг намайг өөрчилсөн хэрэлгээгээ зүрхэндээ саасан хайргэржээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдийг идэл хамжунтэй эндээс цаашаа мэдгүй байна. Танд ер нь нэг юм одоо л яг жинхэнэ хүн байх амьдралыг таниулсан хүн энэ төр байна уу? Одоо ихнэрээс өөр. Байлгүй яг хөө тэгэл хүн чинь амьдралд ингээл явн ингээл амьдрал суралцсаар л байт юм шүү дээ. Тэр нь ингээл амьдрал туршлага болоод өөрийнх нь зан чанарыг засаал тий. Тэгээд ухаантай нь ингээл ойлгоод засаал болиол гэл тэгээд жоохон баг зургийн төвчээр илүү юмын давж дийлээгүй нэг нь тэгэл тэр чигээрээ яваад ахна шинэ тий. За нөгөө газараа ирлээ. За танаар шаруулна. За би шарах юм. Та чи ерөөсөө тэр юун дээрээ Facebook дээрээ бол мах шарлсан хүн байх юм биш үү? Мах хийсэн. Тэний аав ээжиндээ очил. Их хэлэхээрээ тийм юм хэлж шүү дээ. Хинч богдгол мол харагтай. Энд чи яасан гоё байдраа тий. За энэ юуны мах, үхрийн мах, гол мах шиг байна. Та шарчин үстэй тий. Ер нь бол та ер нь бол бүр ийм агуу тийм төвийг сагсан ямар нэгэн хийгүү маш залхиан хүн биш. За. Дуучин гэхүү жүжигчин гэхүү. Дуучин жүжигчин Батминд гэдэг хүн бол орчин цагийн одоо тий хүүхнүүдийн хамгийн хүсэмжит хамгийн бавмжит залуу. За. Орчин цагийн хүүхнүүдийн гэдэг байна тий. Одоо энэ сошиалын 3-4 идэвхтэй платформ байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бол одоо Твиттерт энэ уулзах байгаа Артгаа гэж залуу бол маш олон дагагчтай битсэн нийтлсэн болгоно бүүн болоод бөөн шээ. Facebook дээр бол тест гээд нэг групп байд юм аа. 100,000 дагагчтай ч юм дээ. Чи бас улсын хурал моролд нэр дэвшижсэн. Нийтлэлч Баабар цэг имэн рүү ороод үзэх юм бол Артаниан гэж байгаа. Тэр ямар таавар гэнэ? За очиж байгаа л учрыг олъё доо. Facebook дээр явжсэн түлхүүр өмднөөсөө зүгц ир хүн харахаар дургуун хүрээд идэгдсэн хүүхнүүдийн. Арах уу? За багш минь шууд л ингээл эхэлж л та. За сайхан цусж гин үү? Хаврж гин үү? Өнөөдрөөс туслан болох шиг боллоо тий. Туслаас. Дөнгөж сая үйлчлээ. Тий. Шашин төрийг хослон баригч гэдэг шиг л ярьж илаа би сая. Шашин төрийг хослон баригч гэдэг шиг Twitter, Facebook-ыг хослон баригч. Тэр нь ч юу вэ? Төмөн үлзий дээр хөлзийш асуучих уу? За тийм. Ингээс сууч. Ямар ч гоё энэ чи номын дэлгүүр шүү. Дэлгүүр юм байна те ер нь. Би ерөөсөө энэ нэвхөр орж ирэх юм байна. Би ч одоо ойр дэлгүүр ч орж ирэх үний жоохон юм хараад байна. Яагаад хийт болж ихэлсэн? Хаста хүүхнүүд ингээл лаг шүтэж ихэлсэн бэ гэхээр тэр нэг Facebook дээр яваад байгаа ирээлнээс постноос. За. Караша сонгох уу эсвэл ихнэрээ сонгох уу? Би караша сонгоно. Яг дүүл. Миний караш ч манай ихнэр байхгүй. Би 100 жил чамтай байхыг хүсэж байна. За караша гэчвэл ихнэрээ уралчна, ихнэр гэчвэл караш нь уралчна. Би бол яг өмнөдөө бол надад нэг тэгж карашч мараачлаад байх юм бол байхгүй л. Ер нь тэгэл нэг шүтэж мүтээс үүдүүлээд байх юм чи би өстэй тэрэнд амар дуртай хүмүүс. Тэрний фэн мэн л гэдэг шүү дээ. Надад бол нэг тэгээд их юм байдаг юм уу?
Тань шиг тийм мэдрэмжтэй юм уу, тийм залхаа хүн байгаагүй юм байл шиг байгаа юм. Тэгээд тэр их явсан шүү дээ, шеэрлэгдээ. Таныг меншн дэнгүүтээ өөрсгөө хүн олоод өгөөч тэхүү өгцөө. Аа. Тий, нэг бүсгүй. Өөрсгөө хүн гэхээр одоо ямар хүн? Та ер нь яг ямар хүн юм бэ? Энэ яагаад энэ өөрсгөө хүн гэж байгаа юм гэж? Зүгээр л өөрийнхөө амьдрал тохиолдлыг юм одоо хэлчихэж байгаа шүү дээ. Одоохон тэгээд тэр болгонд эмэгтэй хүнд бас тийм сайхан сэтгэл төрдөг юм байна л да. Тэгээд өөр яг хөө миний бодлоор бол гэр бүл болгонд тийм сайхан халуун дулаан уур амьсгалтай байгаасаа л гэж хэлж байгаа юм. Тэр юмнууд нь голцоо тэгж л хандж байгаа юм. Тэ. Гэр бүл дотор хоёр биенээ ойлгочихтол тэгэл болчихж байгаа шүү дээ. Юм л тийм. Тий. Тэгэхээр нэгэн тал одоо энэ насыг хамтдаа туулахаас цааш тэгж их маргалдаж хэрэлдэх шиг юу байхад Ганцхан олж байгаа насыг тийш хоёулахнаа хамт туулах гэж туулах гэж байна. Ажилдаа орч одоо ирээдтэй явж байгаа чинь тий. Яг Эсвэл ингэ ороод ирдэггүй яах вэ? гарч хоол унд идэж. Өө яах хоёул хэмжээнээс сайхан ирж. Зөө муу татаж. Аагүй. Хүүхэн яах вэ? Гүй би ч одоо ойр 100 муу татхаа болоод. Оо тийм. Баялаа да 90 татдаг байлоо. Татдаг л байсан. Энэ нэг ийм юу байна? Пост байсан л да. Би ч бас Францд улаан зэр дууж болж байсан хүн шүү гэдэг. Ингээ яг улаан зэр дууссан. Тий. За ойрд бол ингэхгүй байгаа юм байна те. Тий. Гүй яхаа нэг 2 PM-ээс хэтрэхгүйл ингээл байж л. Тест групп ер нь одоо хэдэн хүнтэй? Тест чи одоо юу лээ 57,000 цангал баг. Оо за их олвол авах юм шүү дээ. Тий. Гэхдээ сүүлийн үед нэх бас нэх яагаагүй бужинхаа болол ингээл явж байна. Эмэгтэй хүнийг одоо ингээд нэг хараад дүгнэх боломжтой юу таны бодлоор? Нэг хараад за жишээлбэл энэ сайн хүн юм уу? Муу хүн юм уу? Энэ одоо хань болох уу? Явдалтай юм уу? Суналтай юм уу? Заргач юм уу? Ааштай юм уу? Ажилгүй юм уу? Ажилтай юм уу? Гэхдээ ингээд ер нь дүгнэх нэг удаа харах биш. Одоо нэг удаа уулзах ч юм уу те. Нөгөө өдгөрт гардаг шийдэлтэн биш бол тэр боломжгүй л гэж бодож байна л да. Ялангуяа одоо цагт бол ер нь их сайхан хүний ард янз янз юм нуугддаг Аа тий. Аюултай. Ер нь бол аюул. Хүнийг өөр эртээр үесээ бич морины сайныг унаж байж, хүний сайныг хандлаж байж. За яг тэгээд одоо уучлаарай дундуур нь яриаг тасчлаа. Одоо би харин ингээд би ингээд янз юм ингээд ярьж яхад ингээд тэр доор ингээд ирчүүд голцоо орж ирэл хэрүүлсэн байгаа юм л та тий. бүр үү. За нэг чи 30 минутанд тэний хийдэг хоол гэж юу байдیں۔ Шам шиг завтай хэн байдیں гэж байгаа. Хотын соёлын нэг хэсэг нь энэ алкогольны хэрэглээ байх шиг байгаа. Шүний амьдрал гэдэг юм одоо. Ер нь зөв зохистой хэрэглээ гэж байх уу? Олон янзын хариултууд байна л да тий. Ганц пив гэж ер нь тийм үлгэр хаа байдгийг. Тий. Эхэлсэн бол тэгэхээр бол яг ном сонин сэтгүүл дээрээ бол зөв зохистой хэрэглээд энэ Европод бол их гоё хэрэгжилчээд байна. Бид нар л ийм алингийн алдуулж оргилд нь гарах гэж тэмүүлээд байна гэдэг. Тий нөгөө алкогол нөгөө гарац багтаа уух юм илүү хэрэгэлдэг. Одоо нөгөө вайн, пив, за водка бол тэр болгон хэрэглэхгүй хэрэгэлсэн ч гэсэн коктейлэнд хийгээл те. Тэгээд тэд нар чинь за жишээ нэг 5 цаг бүр 8 10 цаг хүртэл ингээл шоудаал явах үе зөндөөл гардыг юм бэл. Тэг чин тэгэл зүгээр ингээл нэгэн ийм халамцуу хөөрх ингээ жоохон хөөрөлт орсон хүн тэг чин гоё штэ. Яг тэгэл тэрийгэ барайл ингээл хөөрхөө явна. За тэгэл бүр сүулт нь жоохон мууддаг ч юм уу те. Тэгээд тэр чин гэхдээ бас нөгөө юутай юм шиг л одоо ингээд бас бодоод хахад 90 оны ихээр дунд үеэр энэ тэр одоо манус чинь өсвөр байсан залуу байсан тэгэл баар мааранд ороход чинь пив худалдаж авахд үнэтэй байхгүй юу? Нэг гүрүү шиг пив чинь за нэг 800 төгрөх байлуу 1000 1200. 1000 хазаал байсан. Тэгэхэд чинь арх бөөний төхөд бас 1000 төгрөг байхгүй юу? Тэг чинь төрөл бүрийн нэртэй арх амар арх зардаг байсан тий. Тэг чинь биднээс бааранд орохын өмнө дисконд орохын өмнө галс нэг шил арх тойруулж уучаал ордог гэсэн. Ер нь жоохон халаалт авч байгаа тий. Тэгж халаалт авахгүй авж ороод тэгээд 1 пив юм уу 2 пив уугаал болж байгаа байхгүй. Тэгээ мөнгөч дуслаа. Тэгсэн чи одоо болохоор тийм байдал арилцсан байгаа зү тий. Бүх хүмүүс одоо мэдгүй бааранд орохын өмнө арх тойруулж уучаал орж байгаа хүн байхгүй тий. Байхгүй. За
урдаа дээр үйт чинь бас ингээл бааранд орлоо нэг найзтайгаа юмэр сумаар ивэл төсөйдл нэг жил арих тавиал урд сар суудаг л байлаа шүү дээ. Ингээл нэг үнсийн савтай. Тэг чи одоо бол шал уралцсан арих тэгж шууд водка уудаг цөөрцөн. За манус үеийнхэн ч гэсэн одоо водка уух хавлаа пивэнд орчлоо. Пивэнд шилжээд орчлоо гэх юм уу? Тийм шилжээд одоо айж ин л да водконоос ухаалт. Тэгж юм. За хоёрдугаарт нь ямар ч даруулгагүйгээр шууд алкогол хэрглэж байгаа хүмүүс өөрсөн. Тэ нэг жоолж юм мэдж уугаад хоол модтай энэ гээд. Тэгэхээр яг улсын эдийн засгийн байдалтай шууд холбоотой болов уу гэж бодсон. За нэг 10 пивгүй 10 ч ихэлтэй. За нэг 6 7 пив уугаад ингээ уучхтай ани тэр орлоготой хүмүүс л байна л та. Дээр үчин бүр такси барих чинь амар тансаг хэрэглэв л шүү дээ. Манус ингээл залуу байхдаа ингээл цуглаал байж гин наад нар багт хоригоос тэр найз ирлээ, эндээс энэ найз ирлээ гэдэг такси өрөөд ирлээ гингүүтлээ. Чи яа тав ямар тансаг юм бэл гэдэг байсан шүү дээ. Такси бол үнэхээр тансаг ирээ. Одоо бол зөв зүгээр л оюутнууд такси өрж гин 10 жилийн хүүхдүүд такси өрөө явж гин нэг 3 4 мянга 5 6 мянга төгрөгөл өнөөдөр бол үнэхээр Монголын эдийн засаг шаал оруулсан байна. Одоо би сэтгэл зүйн Чи өөрөө тиймэрхүү юм асуусан шүү. зүгээр ихний юу нэг юм мах болж байгаа хооронд нэг юм жоохон гэр бүлийн талын юм ярьсан. Одоо тэгсэн чи ингэнэ. Нэг юм пост бас явсан. Таны нэр бас хавчуулагдаад авсан. Нэг юм шар хүн сэрэл ихтэй байдаг гэд. Нэг пост явахгүй юу? Зүгээр хошин маягийн. Тэгсэн чин доор нь таныг хаагалсан байсан уу? Меншнтсэн байсан. Тэгсэн чин та ямар азар шар олж төрсөн гэсэн байлоо да. Та тэрийг санаж байна уу? Санаж байна. Тэгээ та чи ер нь их сэрэл ихтэй хүн үү? Гээгүй. Би тэрийг би сэрэл ихтэйдээ өвчөг байхгүй. Хэрвээ бор байснаас шар байсан нь илүү байгаа шүү. Ер нь тэгээд утгаараа тий. За. Ер нь ингэсэн байсан тэр чи манай уугнагийн юу байсан те би бүр сайн санаж байна. Шар хүмүүс сэрэл ихтэй байдаг гинэ би ямар азар борын гэж хэлсэн байсан шүү дээ. Тэгэхээр би доор би ямар азар шар юм гэж хэлсэн байсан. Тий. Тэр чин яг тэр утгаараа бол бор байсан дөрөв шар байсан намайг дээрээ. Сэрэлгүй бор байсан. Наач бас муухай амар үгүй шүү. Гэхдээ яаж ч удсан тэр үстэй. За. Би чинь бас нэг байгаль дэлхийд энэ чи эргэчин болж ирсэн юм үстэй. Тэгвэл өргөдөлдөг хэвээр. Тийм ээ. 12 он гээд ярихаар үргэлжлүүлээд яг ярьчих л та хоёлаа тий. Гэрэлсний төлөө, төрсний төлөө, ажилгүйдлийн төлөө бүр тий. Ажил хийхгүй байсныхын төлөө. За ер нь байгалийн биологийн үйл явц болгоныхын төлөө мөнгө өгөөд яваад эдийн засгаа ерөнхийдөө нэг тийм олиггүй болгоо хайцсан. Одоо энэ нөхцөл байдал дахиад үүсээд яваалаа юм шүү. Тэгээд тэрийгэ залруулж чадахгүй л ингээл нэг ухамтаал яваадах шиг байна. Гэтэ яг одоогоор арай гайгүй болж байгаа юм шиг л байл шүү дээ. Ямар ч үсэн энэ оны намар одоо оны төгсгөлөөр эдийн засаг сэргэх төлөвтэй гэж зарим хүмүүс ярьж л байна. Тэгээд эдийн засаг сэргэх нэг л ажлаахан болох гэдэг шүү гэдэг. Тийм болтугай л гэж байж байгаа юм. Би одоо хоёулаа нэг жоохон ийм хөнгөө явъя гэж бодчихсон чи гид амар юмруу орчлаа. Гэтэ түрүү нэг ам алдаад 10 пивгээ хэлсэн. Одоо ер нь яг хэд дээр гацдаг болсон байна. Гэхдээ би ер нь одоо яг нэг жоохон харшил маягийн юм хумтай болоод. Гэхдээ одоо гайг болцсон л доо. Тэгээд нэг хэсэг бүр нэг 2 3 жил бүр огт амсахгүй энэ төр явуулаад. Нэг 2 жил ч юм уу те. Тэгээд тэрнээс биш ерөнхийдөө зүгээр л болчлоо. Нэг айхтар ингээд согтож ураал бүр ингээд тэгэл тэр мэрийг ер нь бүр мартагдчихлаа ш тэр мэдрэмж чинь. Би ч юм залуу байхдаа бас гусдаг л байл ш. Нэг ийм юм явлаа. Амра Монгол киноны найруулагч Амра. Ариун бай та гурав нэг өөрөлт аваад зогсчиж. Тэгээд хин нөгөө фантастикийн шагаа Баяр бат Тамир гурав Монгол дээлтэй ингээд бас нэг ийм зураг одоо энэ хажууд гарч байгаа. Тэгээд манай гурав юу та нартай бүжгээр алалцсан гэсэн байгаа байхгүй юу? Энэ Амрагийн л пост юм шиг байна. За яг бүжгээр бол фантастик бол ер нь их хүчтэй байх л та. За тэр бол тодорхой. Тэр бол тодорхой тий. Бид нэг чи ямар бүүм яасан юм. Тий, бүүм 5 нам тэгээ бүжгэлдэг байсан хүмүүс. Ер нь яг уу энэ постноос тий ингээд зөндөө олон коммент та нар тэгээж ингэж тэгээд та гурав юугаар барах юм гурав ер нь. Яс үзээгүй болохоор мэдхгүй би бол ирэх хүн бол би хизээч би ялагдана гэж зодолдож барилдаж үзээгүй. Тийм үстэй. За дуугаар эдгээр чинь бас дуулна. Та гурав бас дуулна. Алш. Дуугаар бүжгээр бол баралжлаа. Дуугаар зүгээр яг зүгээр тийм.
Зүгээр диско баранд ороод бүжиглсэн ч болж илээ, караокед ороод уусан ч болж илээ шүү дээ. Манай энэ фантастикийн нэг шоу хийх байхаа ер нь тий энүүгээрээ. Тэгээ санаа өглөө шүү Юу айх юм байхгүй шүү дэргээс. Гана ингэж зогсчих. Мөрөгч юу? За шууд энийг зүгөө тэгээ минь дуусчгүй энийг зүгөө. За. Доод олжээ. Мө бороогоо. За. Нэг цаг хүлээлгдэв юм да. За ажил төр дөндөө. Тавлаа. За ялцуулъя. За. Юу суучих. Циклтэйгээ хөрөх шүү дээ. Тэгвэл саяхан нэг бас юм гарлаа шүү дээ. Дархан мархан гэж холбогдоод ер нь энэ биеийн үнэлэлт гэдэг чинь нэг зүй зөксөндөө орох цаг нь болсон юм шүү. Ягааны гудам гэдэг юм уу одоо юу гэдэг ингээд нэг журамтай болоод далд хэлбэрээсээ гараад яадаг ч юм те татвараа төлөөд байдаг юм өрүүл мэндийн шинжилгээндээ хамрагдаад нэг тусгай хэрэгцээд хүмүүс ч байд юм уу очиж үйлчлүүлдэг ч байд юм уу те ийм болох цаг нь ирсэн үү? Айл хэдийн эрдгээ ирээд болдгоо болоод өнгөрчөөд тэрнээсээ болоод асар их олон гэмт хэрэгтэнтэй хохирогчтой болоо явж байгаа шүү дээ манай. Одоо тамхины хууль нь шүү дээ. Гайхалтай хууль шүү дээ. Ер нь бол дотор тамхи татуулах хуульцсан. Гэтэл тэнд чинь бас түүцнүүдийн тамхи зарахыг хөргөлцсөн л байхгүй нөгөө явуул явуултаас. Тэг чин тэд нар одоо бол зарсаар байгаа. Бид нар мэддэг болцсон. Тэд нар бүгд хууль зөрчигчд. Зүг зүгээр ингээд нэг юм хум гоох юм өөхөө өөрхөн бичээ зараад ингээ хууль ёсны дагуу амьдарч байгаа иргэнийг хууль зөрчигч болгож өргөж шүү дээ. Тэр иргэн тэр тамхиг зармаар л шүү дээ. Зарахгүй бол тэр чинь болохгүй шүү дээ. Нөгөө үйл ажиллагаанд хамгийн нөлөөтэй барааны нэг юм чинь. Тэгэхээр биеийн үнэлэгч яг адилхан бол одоо биеийн үнэлж л байгаа шүү дээ манайд маш олон тийм юм. Тэгээ бүтгсээр тэд нар бүгдээрээ гэмт хэрэгтнүүд болчихж байгаа байхгүй. Тэгээд болохын тулд зөөлөн шатах хэрэгтэй байна л да. Хавг бол энд байгаа. Энэ ногоонууд энд байгаа. Энэ депот гэдэг одоо зайсангаас хөдөөж ахуйн дэд сургуулиас чигээрээ дээшээ явсаар хагаад хам богдын ингэлт ирэнгүүт яг үүдэнд нь саарл ийм ресторанд одоо битээр мах шарж байна. Нэг ийм шарсан махны за тэгээд ер нь хариусны үнэр чинь хүний ядаргаа тайлдаг гэсэн үг байна. Та ер нь үнэмсэж гин үү тэр нь? Яахаараа ер нь хариусны үнэртэй гэдэг. Зүгээр эсвэл зүгээр ингэ таашаал гэр болоо. Тийм юу гэдэг. Энд чи яг тэгээд нэг өнөр байна. Тэр хойхолсон юм хүм идэр чинь бас нэг тийм өөрийн бас нэг эмнэх чадвар мадар юм байна шүү дээ. Тэр моожирсан мал зал хүртэл мөртүүлж усгч ирээд. Өнөр идэх. Тэр чинь тэрэнд бас нэг тийм сэргээш маягийн байх гэдэг байгаа байхгүй. За энэ хүн бол байна шүү дээ тий. Өдөр болгон одоо цэнхэр дэлгэц болоод сошиал ертөнцид бидний гайхшруулдаг рекламын ертөнцийн одоо суперстар байна. За ингээд Good Baby компани бэлдсэн асуултаа гэж. За. Малчинд 15 хонь байв. 8-аас бусд нь үхжээ. Малчин хэдэн хоньтой үлдсэн бэ? 7. Шууд хариулчих юм тий. Лог асуулт жоохон бодохгүй. За яас гэдэг. Малчинд 15 хонь байв. 8-аас бусд нь үхжээ. Малчинд хэдэн хонь үлдсэн бэ? 8. За одоо болж шүү дээ. Одоо зөв зам дээр. За. За 30 засаа боллоо. Одоо бол ингээд би засч юмас хэлэхгүй шүү дээ. Одоо хариултыг чи шууд л авна. Та одоо мотоциклтайгаа уралдаж байгаад хоёрт яваа хүнийг гүйцэв. Та одоо хэддүгээр тавьж байна? Нэгт явж. Нэгтээ. Буруу байлаа. Хоёр тавьж байгаа хүнийг гүйцсэн шүү дээ. Тэгэхээр чинь нэг тавьж байгаа хүнийг гүйцэх юм бол нэгт орох байхгүй юу? Хоёр тавьж байгаа хүнийг гүйцэх юм чинь хоёр тавьж байгаа байхгүй юу? Тийм байна. Хоёрт орж байгаа юм. Тий, хоёрт орно тий. За алдаа. Зарим сар 31 хоногтой. Зарим сар 30 хоногтой. Хэдэн сар 28 хоногтой вэ? 4. Годоо ярьж байна. 8. Юу вэ? За хэвээ. Ингээд аа би суучвал болох юм. За наач хэвээ. Мэдэхгүй байна да. За энэ бол юм биш үү? Бүх сар 28 хоногтой гэж. Бүх сар. За наач хэвээ. За 6 алин байлаа гэж. Чи 4-ийг нь авчихав. Чамд хэдэн альдан үлдэх вэ? 4.
За баяр хүргэе. Баяр хүргэе. За. За 60-таа болсон. Цагийн зүү, минутын зүү 2 нэг шугам дээр давхцах тохиолдол хоногт хэд байх вэ? Цагийн зүү, минутын зүү 2 ингээд нэг шугам 7 юм болоо. Ер нь бол буруу л да. 60-таагаа л буухан дээ. Наад чи нөгөө нэг 3 6 9 дээр давхцна гэж бодлоо шүү дээ. Тэгж бодож шүү дээ. Нэг хоногтоо Тий. 44 удаа давхцдаг байна шүү дээ. Тийм үү. Чи Тэр чинь тийм нэг удаа тойрох тоорлон байх юм дээ. байна. Давхцаалаа шүү дээ. Тэгээд 44 удаа. За. Тийм. Тансаа өгөө. Good Baby компани 150 мянган төгрөгнөөс 60 мянган төгрөгийг хоцсон гэдэг чинь би 90 мянган төгрөгтэй үлдэнэ. Ер нь ингэсэн надад. За асуултандаа хариулж чадаагүй хүний бол үлдсэн мөнгийг өөртөө аваарай гэсэн. Би эртээ болцсон юм та. За тэгээд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Хүү хүрэлцэн ир. За. За болгоомжтой яваарай гэж мотоциклын. Энэ юу гэдэг мотоцикл вэ? Shadow, Honda Shadow. Маш их баярлалаа. Толгой ажиллуулсан л юу байна. Толгойгоо чи ерөөсөө ажиллуулахгүй байгаа байхгүй гэхдээ. Таны хүндхэн ажил чинь одоо энэ хажууд харагдаж байгаа. Хүндхэн ажил чинь огт ажилгүй хүнд бол мөрөөдлөгч тий. За одоо тэгээд таны дуулуургүй хүүхд чинь өргөө нэгэнд бол мөрөөдөл гэдэг. Ингээл та нэг юм одоо нэг ёсондоо ах хүний хувьд сургасан ч гэдэг юм уу. Нийгэмд өндөр байр суурь эзэлж байгаа хүний хувьд ч гэдэг юм уу. Нэг ийм юм байгаа. Эндээс нэг л юм яа. Таны жаахан хуримтлал өртөө хүнд бол мөрөөдлөө гэж. Та хуримтлал үүсгэж чадж байна одоо яг Монголд. Тэгээ хүн бол өөрөө өөрийнхөө хэмжээнд сайхан ажил хөдөлмөр дуртай юмаа хийх нь чухал юм шиг санагдсан надад хамгийн. Хүн чинь дуртай юмаа хийхээр сэтгэлээрээ хийдэг те. Жаргаж хийдэг. Тэгээд тэрнээсээ өөрөө гүйжин хүртээд амьдрал нь сайжруул тэгээд өшөө сайхан болно тийм үү? Хүн ямарваа юм нэг юм сэтгэл гаргахад ер нь тэгэл альт салбар болчдөг шүү дээ. Анзаарч яхад жоохон сэтгэл гарч байгааг нэг нь яваад л байгаа харагддаг те. Тэгэл явсаар байгаа тэр чинь өөрт нь баялаг болоод ирнэ шүү дээ. Таны талан мөнгө ер нь зүгээр өнөө. Тэр талаас юу. Одоо тэгээд ер нь соёлын яамч гэдэг юм уу ингэж юмд урлаг улсынх байх зүгээр үү ер нь хэрэгтэй юм. Яг үнэндээ бол би дуур үжгийн эрдмийн чатрын гоцол дуучнаар 9 жил ажиллаад миний дуурийн чатраас гарсан шалтгаан бол ерөөсөө л энэ байсан. Би 9 жил ажиллахад тэнд адмынхаа нэг өрөөнд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг нэг зэрлэг том цол тэмдэгтэй. Тэгэл болоо өөр юу ч байхгүй. Ер нь бол одоо ингээд урлагийг за бүр томсгож ярих юм бол эрүүл мэндийг, боловсролыг, урлагийг ч гэдэг юм уу бизнес гэж хараагүй энэ улсын байгууллага гэж харах юм бол бас өрөөсгөл болоод байгаа юм биш үү гэж. Сонгодог урлагийн болоод энэ жижигхэн драмын театр бол улсын байхын зөвл байх л та. Энэ драмын театр гэдэг газар, дуурийн театр гэдэг газар үнэхээр тэнд ажиллаж байгаа хүн сэтгэл хангалуун амьдрч чаддаг бол тэр мэрэгжлэр явж байгаа бүх хүмүүс тэрний төлөө эхэлж явна тийм үү? Юу нэг шүү дээ. Өрсөлдөө маш их болно. Тэр хэмжээгээр цалин өндөр байх тусам амжиргаа сайн байсан. Тэгэхээр чанар сайжирна, уран бүтээл сайжирна. Тэгжээж дэлхийн юмнуудаа ярьж эхэлнэ шүү дээ. Ер нь бол ингээл хараад байхад үеийн уран бүтээлч зүгээр л яг үнэндээ сэтгэлээрээ л тэнд амьдэрсэн байдаг байхгүй. Утаа төгжрөл хэтэрлээ бид мөнгө хүлцэнгүй юм аа. Хүлцэнгүй бишээлээ гэдээ ер нь яг яах вэ? Жишээлбэл одоо өнгөрсөн сонгуулиар өөрөө улсын хурлд нэр дэвшиж байсан хүний хувьд ямар нэгэн шийдэл олж харсан уу? За тэрний дараа ч гэсэн. Үгүй нөгөө шийдлий чинь их тэрний мэрэгэн шийдэл энэний санаа гэдэг юм одоо өнгөрсөн шүү дээ. Бүхэн тодорхой болсон байхгүй. Одоо ингээд яалтчгүй одоо бид нэр энэ хоттой өөрсдөө ихтцэн. Гэхдээ манайх харахуу хоттой тэгээ манайх шиг хүн амтай хотууд байна л та. Тэд нар болохоор нэгдүгээрт нөгөө дэд бүтц замууд нь айгүй гоё математикийн дэвтэр шиг ингээд сүлжилтцээ орох газар айгүй ихтэй байхгүй. Манайд ерөөсөө хоёрхан нэвтрэлт тусчдаг. Нөгөөхөн дээрээ ингээд багалзуурдаг тал бөөнөр багтахгүй. Нөгөө талаар нийтийн тээвэр нь өөр айгүй гоё хөгжсөн байгаад байдаг. Манайд нийтийн тээвэр хөгжиж л байна л та.
Тэгэхээр бүх юмыг ингээ харлуулаад муусаа новчноо тэнэг зайлмайл гэх ч одоо бас л нөгөө тийчнээс авж байгаа ямар ч хэрэггүй үйлдэл واخхой. Тэрний оронд яг нийтийн тээврийнхаа төсвийг яг баталж ийн үү хин эсэргүүцээд энэ тэр байтугай тий тэрийг ажиглаж тий тэднэртээ шүмжээл хэлмээр шүү дээ. Тэр иргэдийн хурлын тэр эднэр одоо нийтийн тээврийнхаа төсвийг хойшлуулад ийм оронд нь оруулж ирээд их юм аа. Нийтийн тээвэр чухалчтай гэдэг маягаар хандмаар шүү дээ. Өөрсдөө жоо ажиглаад хэрсүү байгаа гэх юм уу. Жоохон илүү сонирхоод 5 минут илүү хараад гэдэг ч юм уу. Зүгээр л нийтийн тээврийн гүйтл сумын газар огцор гэдэг. Тэр хүнийг огцруулаад тэгээ одоо яах юм тийм. Тэгээд за бүр хамгийн супер шийдэл нь бол шинэ хот бариад тэгээ тийшээгээ нэг засгийн газрыг эсвэл засгийн газрын нэг тал яамыг явуулаад их сургуулаа явуулаад үндсэн хуулиар гэхдээ засгийн газар нь тийг салж болохгүй л байгаа л да. 300 гарахад бас хөөрхөн хөнгөрөөл явчих. Тий. Оюутнуудыг бас нэг тий явбар л нэр. Юу одоо мах болцсон уу ер нь? Ер нь бол болцсон шүү. Энэ нэг өөхөнд олсон сүүл мөлтэй юм байна. Сайхан юм баг шиг байна да. За зарим нь одоо энийг галын дараг онтроо маа. За ер нь энийг ингэж тавьж хагаад юугаа дуусгачих уу? За тэгээд яриагаа ер нь яа дуусгачих юм уу? Одоо нэг 2 3 хоног юм байна. За тэг. Ингэсэн байл шүү дээ. Зүгээр сонсдог гэсэн юм. тий ганц нэг сонсдог байсан. Тэр сонсдог байсан. Тэгээ нөгөө их нэг өнгөрсөн жил айхтар сэвэгдлээ шүү дээ. Таны байр суурийг булаагаад таач байр суурийг булаасан юм аа. Тэгээд сэвснээс нь юу сонсгоо болчлоо гэсэн байна. Ер нь бол та ингэ нэг юм олон нийт шуурсан юм руу бол ер нь дургүй юу? Гэхдээ яг хөө дургуйч юу байх тэгэл. Тэр тухайн үед л тэгж бодогдсон юм. Би чинь ганц нэг дуу мөгийн хөдлөн сонсоод байдаг байсан байхгүй юу? Гэтэ гоё дуулдаг шүү дээ бас. Тэгээ нэг бас л нэг тэр чинь өөр ингэсэн орон зай те. Шинэлэг санагддаг байхгүй юу надаа. Бас би чинь ганц нэгэн залуучууд юу хийж ийн яаж ийн хийж сонсон шүү дээ бас. Тэгээд яг хөө тэгээд нэг баахан сэвэд ирэхээр яагаад ч юм нэг гэдэг сонсгол болцсон. Яасан. Тэр зүгээр нэг тийм атамата илүү юм байсангүй л дээ зүгээр л нэг л сонин санагдал гэж болцсон. Хүн доромжлохгүй басамжлахгүй харилцаж чаддаг уужим доктортай саруул Монгол хүний төлөө гэсэн баг. Яг ийм Монгол хүн гэхдээ ер нь байх боломжтой юу? Яг одоогийн үед. Тэгэл зүгээр хүнтэй уулзаа ирэхлээр зүгээр л байд юм л т. Одоо жиргэн дээр ингээ хоёр хилэнгүүтэл зүрэнгүүтэл урдаас шууд хараагаал басамжилдаг та манайхны хүнийг ийм доорд үзэх дуртай ч юм уу хайш бүү мэд. Хаанаас нь би нэг тэгээд нэг биччихсэн юм аа тэрний санаа нь болохоор нөгөө за 200 гаруй жил манжийн иргэшээлд байлаа дарлал марлал чааш. Гэхдээ иргэшээл бас мөнлөлтөө нэг талаараа хамтарсан засаг л гэдэг. Тэгээ дараа нь коммунизмын дэглэм 70 жил тэгээд тэр үед чинь нөгөө тэд нар чинь дандаа тоталитар дэглэм байгаад байгаа үстэй. Тий. Тэгээд айгүй их тийм загнадаг юм онцлогтой. Тий. Одоо ингээд дарга нь ингээд загнана, салам загнана. Нааширчий гэж яаж байгаа гэж бүр ингээд. Тэгэл эцэг ихэн загнана, багш нь загнана. Ерөөсөө нэг дандаа загнуулсан юм уу. Тэгээд тэр хэд нь яг бүр тэрэн зовсонд нь шингээд одоо ялангуяа энэ хуучин нийгэмд амьдарч ирсэн энэ төр улсууд байгаа. Одоо жинзи үе өөр мөргөл ярьж л шүү дээ бид нэр. Тэд нар магадгүй нэг тийм юм үзэгүүтэй бас арай өөр байгаа гэж магадгүй гэж бод. Гэтэ гол нөгөө нэг ялгаа нь интернеттэй байгаа л да. Интернеттэй үед төрсэн байхгүй бидний үед байгаагүй. Тэгэнгүүт инх хотгоод баярлалаа л гээ та тий. Тий хотгоод баярлалаа гэжтэй шүү дээ Data.com-ийн. Тэгээд тэгэнгүүт тэрнээсээ болсон юм уу өөрснөө нэг юм сонин хүн загнах бас дуртай. Ягаад гэвэл нөгөө загнуултаа өгшөөгөө авч нэг удаа ч гэсэн тайтгарах гэдэг юм уу. Дуудаж ирээл энэ чи яга юм байгаа. Йоо тэгээд тэр. Тэгээд гэдэг хүмүүс айгүй их байдаг л байсан. Одоо бас гайгүй болцсон тий. Нэг хэсэг айгүй их шүү. Тэгээд тэр мөрөн л яг тэр хуучин нийгмийг инээрсэн юм уу та. Та ч одоо ер нь ирэх хിവэрээ юм биш таав ээжтэй. Баян шүү дээ. Тий. Тэгээ комментэн дээр миний ухаантай ирэх шар хүү гэж тэгсэн байлээ. Тэгэл таны та төрсөн өдрөөрөө очиж ирэхлээ гэж ирэхэлсэн байлээ. Ер нь одоо тэгээд одоо бид нар чинь ингээд нэг хэсэгхэн хугацаанд нэг хүн гэж
бие заяагдаад энэ орчлонд ирээд буцчих штэ тий. Энэ л бол хүний эндээс үхээс төрхөөс үх хүртэл чи ингээл миний амьдрал. Тэр урдхайд хамаагүй тийм. Энэ насанд ингээл айтайхан байж байгаа л өнгөрнө. Заахан эрүүл ухаантай, бие бэлдэр тий бүх юмыг эцгийнх нь надад заяа. Байглаасаа тийм дуу хоолой авьяас чадварч гэдэг юм тий. Би их хацтай. Тэгээ би өдний болохоор аав ээж хоёртойгоо хамт байгаадаа би маш их баярлдаг. Би үнэхээр ховорхон азтай хүн юм. Өөрсдийгөө одоо мэдэх болсон 33 жилийн түүхэндх хамгийн дөрвтэй өөрчлөлт бол англи хэл гэсэн байгаа шүү дээ. Англи хэлийг яагаад гэсэн гэхээр эн чинь илүүтэй үзэл санаа чиглэсэн өөрчлөлт болсон байхгүй юу? Ингээл Орос орноос бид нар чи амар хамаатай байсан зөвлөлтөөс одоо ч хамааралтай байна. Бүр хамааралтай байлгахыг тэд нар маш их хүсэж байгаа шүү дээ. Ингээд гараас нь гараа авчих гэдэг тийм мөнгөтэй болох үедээ энэ төр гэж байна. Мэдээж ядуу харанхуй байвал тэд нар сайн. Тэгэхээр чи бид нар чи өөрсдөө хүн юм чи хичээх хэрэгтэй шүү дээ өөрсдөө аймаа. Тэгэнгүүт англи хэлийг аль бие осоор үзэх тэргүүлэх гадаад хэлгээ заагаад өгцөн нь бидний 3 дахь ертөнцийг бүрэн хүлээн зөвшөөрж байгаа 3 дахь оронтой яд үлээ гадаад харилцааны бас нэг юм бодлого байдаг. Тэр мэрийгэ бүрэн баталж байгаа хэрэг болчихж байгаа гэж би харж олзуурхсан байхгүй. Айгүй жижиг өөрчлөлт байгаа бас англи хэлийг тэр дээр үзэж байгаа. Гэхдээ батлаа тавьцсанараа үзэл санааны айгүй том туг усгаар тавьчихж байгаа. Би тэр эмнэлэгт цуг нэг хэд хонсон. Бүдүүн шулуун гэдсний тасагт хэвлээ шүү дээ нэгдүгээр эмнэлгээ. Тэгээ ахын утас дугаараа ерөөсөө ярьж байгаа юм нь гошногоо янзлуулаа л гээл. Тэгээд би яг тэр үед бодож ирсэн. Ер нь одоо ингээ эрүүл сар болоод нэвтрүүлэг энэ төрөө игээр явахаараа залуучуудаа тэр энэ мэддэхгүй өвчний талаар анзаардгүй өвчний талаар хоёулаа сууж аваад нэг ганц өвлгөө өгвөл яасан юм бэ гэж. Бас зөв шүү дээ. Тэгсэн нь бас нэвтрүүлэг хийсний ч бас үр дүн гараад нэг 10 хүн өвдөх байсан бол 5 хүн ядахтаа сэргийлчихв. Тэр талаас тэглээ гэж бодохгүй юу. Тэгээ бид нар ингэ юм байна. Идэж уухаж байгаа юмнасаа өвчин зовлонгоо олдог гэж. Тэгэхээр би бол одоо бүдүүн нарийн гэдсний өрөвсөл болоод хаалганд орсон шүү дээ. Тэгээд юунаас болсон гэхээр хит их орой юм идж байгаа ирж байгаа. Нөгөө арх тамхины хэрэглээ. Тэгээд нойргүй явж ийсэн өглөө өөрөөр гинтхэн баах юм идэх мэдэх гээл ингээл явсан. Тэгээд энэ гол хэлэх гээд байгаа юм нь энэ амнаасаа тэгээд доороосоо ингээ хоёр дуруу явуулаад нэг 2 жилдээ ч юм уу нэг үдсэж байгаараа үрвсэл үүссэн байх үл гэж зөвлөж байгаа. Бусд нь бол яг амьдралын зөв хэв маягаар инженер тэтгэлгүй хэлж байгаа. Ер нь бол тий одоо энэ бол зүгээр ямар нэг юмны реклам хийхгүй зүгээр залуучууд нэг бас санчаараа тэр өвдөл хэлж байгаа. Тийм ээ өшөөний талаар манайхан зөндөл одоо сошиалаараа шууглаа шүү дээ. Яагаад шуугсан бэ гэсэн чинь нөгөө бурантаг аваач бурандаглаа хийцэн. Тэгснэ энэ дээр өөрөө болохоор нохооноос хөцөвчгүй гүйж явна лээ. Хошууч биш хошуучгүй гүйж явна лээ. Хошуувч зүүхгүй хүн амьтаа хадчих байх та. Ер нь одоо скватер жанжин байна дандаа ээлтэй үйлчлөө нэг юм бодно байгаа гэсэн байгаа тийм. Нөгөө хүний бүтээл дээр мэдээж тэгж болохгүй шүү дээ. Гэтэ тэгээ бүтээгч нь өөрөө зөвшөөрсөн юм билгүй дээ. Тэгээ хийц одоо ч байж байгаа л. Бүтээгч нь яг зөвшөөрсөн болов уу? Одоо бүүмэд одоо бүтэхээс бүтээгч нь уурлаад аваад шүү дээ. Болилтоо би наад чи бурандхийн ингээ хийсвэрээ бурандагтай гэж байгаа өөрөө тийм хөшөөштэй гэдэг ч үнийг юм ярмал тэгэхээр өөрөө зөвшөөрсөн юм билгүй дээ. Энэ нэг юу юм болоо. Аяг шаардлагатай шууд ингээд мөчөр үнэн зэм. Та ч балганд нэлээ хэсэг явж байгаа юм зэн. Бондоны дүрд нэлээд дуулсан. Энэ 40 50 дуулсан баг. Тийм үү. Сахилгагүй балган ноён гэж. Жүжигт гарахын өмнө гүйлтийн зам дээр бие халаалт гэдэг. Ер нь яг гарахын өмнө тэгж бие халаад юм тийм. Юу гэж тээ. Тэгээ би яг гайхахгүй. Яхаараа тамирчин шиг гүйлтийн зам дээр жүжигхийн өмнө гүгээ хийж идэм бол сахилгагүйд ч л байгаа юм тийм. Наа чин зүгээр нэг баргээ дээр явж байгаа тэр арийн өрөөнд ийм юм байсан байхгүй. Тэгээд өдөөгөр баргээ дээр явсан. Балган ч яг уу яг л өөрөө балган шиг сахилгагүй үндэ гэсэн бэлээ. За. Таныг даач одоо тийм сахилгагүй нэ. Агуу юу? Балган чин тийм сахилгагүй биш шүү дээ. Балган ч ер нь яг ямар вэ? Зүгээр мөнгөтэй шүү дээ. Тэгээд яг дурлсан хүүхнээ өөрөө авах гол сэтгэл тэгэл бараагүй л шүү дээ. Тэгээд гинт Монгол ямар ч авилгагүй
төрийн алба унацгүй төрөөс юм гордохгүй улс болчвол яг өөрийн чадлаар амьдрч чадах тодорхой ур чадвар, тодорхой санаа эзэмшсэн хүмүүсийн лайк дардаг пост гэнэ. Төрийн алба ер нь авилгагүй болох тийм, төрийн алба унацгүй болох, ер нь төрөөс юм гордохгүй улс болох тийм нөхцөл болцоо яг энэ тогтолцооны үед байгаа. Энэ тогтолцооны үед нөгөө байгаль юм шиг үл нь шүү дээ. За. Тийм. Нөгөө жоохон хуулийн журмын өөрчлөлтүүд хэрэгтэй. Журмын өөрчлөлт. Одоо нөгөө жишээ нь одоо баахан сангуудын мэдээлэл болоод байна шүү дээ, хүмүүс хулгайлж ирсэн гэд. Боловсролын зээлийн сангийн сангаас авсан хүн болгоны тэр жилийнх нь мэдээллийг одоо байнга ил болгодог байна гэсэн хуультай байсан болол болох гээд байгаа. Өнгөрсөн хугацаанд 10 хэдэн жил, бараг 20 жил шахуу сан тонсон байна шүү дээ. Тийм билээ. За ярилцсан их баярлалаа. Цаашдаа ажил үзэлт өндөр амжилт хүсье. За баярлалаа. Хадад тухай гэдэг. Энэ гоё дуусан дуу байна. Зүгээр хөгжимгүй нэг сайхан дуулаад төгсгчих юм. Хадад ухагийн орогоор хайлаас юундан ургавэ хайртай амараг чамтайгаан хаурин сардан уулзандагч. За. Хүүхнүүд крашлахаас аргагүй юм байна. Дорхон настай нам буулгаж авах юм байна. За, хүрэлцээрсэн их баярлалаа. Цаашдаа уран бүтээл ажил амжилт нь олон илүү амжилттай хүсье яах. Сайхан олор дайсан баярлалаа. За, энэ депотод одоо дахиад ирээрээ энэ 100 болоод энэ ногоороод нөгөө үнэр танар нь яг төгс улангуудтай янзын энэ гадаа тэгээ шарж байгаа юм. За баярлалаа. За. Нэвтрүүлэгт амжилт хүсье. За баярлалаа. За бидэнтэй хамт байж дуглан сууж таалан болгоосон чи одоо зайлаач. За ядраад шүү. Дуга одоо яваа.